Энд та нар магадгүй хүүхдийн тоглоомноос харж болох хүрд байна. 7 ижил магадaltaй боломж байна. Алив 1 2 3 4 5 6 7. 7 ижилхэн боломж байна. Түүнээс дөрөвт нь зааны зураг байна. 2 нь ямар нэгэн юмнаас цухтаж байгаа хулганы зураг байна. Нэгт нь харин нэг юм үзүүлбэр хийж байгаа сармагчингийн зураг байна. Одоо бүгдээрээ нэг сонирхолтой асуултын талаар бодцгоё. Багшд нь лав сонирхолтой санагддаг. За тэгвэл бид хүрдийг 210 удаа эргүүлнэ. 210 удаа эргүүлнэ. Бид хүрдийг 210 удаа эргүүллээ гээ. Тэгээд бид таамаг твшүүлж үзье. Зааны зураг хэдэн удаа гарах тоог таах. Гарах тоог таах гэд үзье. Хэдэн удаа гарахыг нь таая. 210 удаа эргүүлэхээс зааны зураг хэд гарахыг нь таая. Үнийг бодоод үзээрэй. Банк хийдэг шигээл хичээлээ төр зогсоогоод өөрөө бодох гэд үзээрэй. За тэгэхээр үнийг бодох нэг арга нь нэг удаа эргүүлэхэд зааны дүрсэн дээр буух магадлал хэдвэ? Бодъё. Нэг удаа эргүүлэхэд зааны дүрс гарах. Тэгэхээр нэг эргэхэд зааны зурган дээр зогсох магадлал нь юу вэ? Энэ хүрд маань тэгш хэмтэй хүрдгийг. 7 ижилхэн боломж байгаа. Түүнээс хэдтэн заан байна вэ? 1 2 3 4 байна. 7 ижил боломжоос дөрөвт нь зааны зураг байна. Тэгэхээр нэг зүйтэй юм гэвэл үнэндээ багш нь бас ингэдэгтэй 7-ны 4 гэж юу вэ гэдгийг бодно. 7-ны 4 нь бид олон удаа давтан хийж байгаа бол түүнээс 7-ны 4 нь зааны зураг дээр зогсно гэж таах болно. Бид энд хүрд маань тэгш хэмтэй гэж үзсний үндсэн дээр энэ онлын магадлалыг оллоо. Онлын магадлал бидэнд хэрэг бид маш олон удаа туршилт хийвэл түүнийхээ 7-ны 4 нь зааны зурган дээр зогсно гэдгийг хэлж өгч байгаа юм. Тийм учраас бид хүрдийг 210 удаа эргүүлбэл 210 удаа эргүүлэх юм бол түүний тэр 210-ийнхаа 7-ны 4-т нь зааны зурган дээр таарна гэж таамаглаж болно. Энэ хэд гарах вэ? 210-ыг өрчих нь 7-ны 4. 210-ыг 7-д хуваагаад 30. 30-ыг 4-өөр үржүүлээд 120. Тэгэхээр 120 удаа гарна. Миний таамгаар бас та нарын таамгаар яа харахгүй зөв ёсны таамгаар бид 210 удаа эргүүлэх юм бол 120 удаа зааны зурган дээр зогсно. Саяны өгүүлбэрээр бид юу гэж хэлв? Бас юу гэж хэлээгүй вэ гэдэг талаар бодох нь чухал биш. Зааны зураг 120 удаа эсвэл 110 удаа таарах боломжтой юу? Тийм ээ. Мэдээж үүнээс өөр удаа гарах нь бүрэн байж болно. Үнэндээ зааны зурган дээр ерөөсөө ч зогсохгүй ч гэж болно. Зааны зурган дээр таарвал шагналтай байсан ч зөвхөн сармагчин юм уу хулган дээр таарад гэж болно шүү дээ. 210 удаа эргүүлэхэд тийм байх нь маш магадлал багатай. Гэтэл боломжтой. Тэгэхээр энэ 120 бол зөвхөн таамаг юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүх 210 удаад 210-нд нь заан таарахч боломж байгаа. Ахад хэлэхэд тэр ч ихсэн маш бага магадлалтай. Гэтэл боломжтой. Тэгэхээр энэ 120 бид яг 120 удаа зааны зурган дээр таарна гэж байгаа хэрэг биш байх нэ. 123 удаа ч юм уу эсвэл 128 удаа ч юм уу эсвэл 110 удаа заан дээр таарч болно. Эсвэл бүр 90 удаа ч таарч иж магадгүй. Энэ бүхэн бол бүрэн байж болох зүйлс юм. Тэгэхээр зөвхөн хэрэг бид бүхэл өөр боломжит үр дүнгээс таамаглах шаардлагатай бол тэг удаа ба 210 удаа заан бох боломжтойгоос тэр бүх боломжууд дундаас эргүүлж эхлэхээс өмнө таамаглана гэвэл за яг хуу энэ л хамгийн илүү байж болохоор юм байна гэж бодох нь байна. 7-ны 4 заан гарна. Гэхдээ энэ яг 120 удаа заан гарна гэсэн үг биш. 118 удаа ч юм уу эсвэл 129 удаа гарах нь боломжгүй зүйл гэж хэлээгүй байна. Зүгээр л ингэж таамаглах нь илүү боломжтой юм аа гэж байгаа хэрэг. Энд бид туршлагын магадлалыг ашиглаж байна.
7-4 магадalтай гэхээр 210 удаа эргүүлэхэд түүний 7-4-т нь заанд харна гэж таамаглаж болно. Яг 7-4-т нь тийм байна гэж найдвартай бол хэлж мэдэхгүй. Гэтэл энэ бол нэлээд боломжийн таамаглал.